олон улсын хэлэлцээр дээр асуудал маргаан байхгүй. Энэ өөрөө аль талынхаа ашиг сонирхолд нийцсэн ерөнхий залтуудтай хэлэлцээр шүү дээ. Тэгэхээр энэ манай одоо бомбын хөгжилд маш чухал. Бидний энэ бараа бүтээгдэхүүн экспортлох гарцаалга үүдийг нээж байгаа ерөнхий залтуудтай гэрээнд гадаад харилцааны ам оролцсон, дэмжсэн энэ хэлэлцээрийг байгуулах ажлыг зохион байгуулсан. Одоо хүртэл энийг хамгаалж байгаа. Энэ чинь харилцааны асуудал. Бид нэр дотроо улс төр болоо хэрэлдэхээр л хамаг хэлэлцээрээр хүчмэг болгоно гэдэг юм байж болохгүй шүү дээ. Нэг хоёрт энийг хэлэлцээрийг дагалдуулаад аж ахуйн нэгж хоорондоо бүтээгдэхүүн барааныхаа үнийг тохирч ингээд тусдаа гэрээнүүд байгуулдаг. Энэ гэрээ нь Эрдэнэс 5 толгой China Energy гэх компани аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээнд гадаад харилцааны огт оролцож болохгүй. Энэ компани хоорондын аж ахуйн нэгж хоорондын үн тохирох асуудлыг зах зээлийнхаа зарчмаар компаниуд хоорондоо хийгээл явдаг. Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газар ч гэсэн тийм одоо бидэрт бас хариуг өгж байгаа. Энэ үнэ тохирох явдал нь бол нээлттэй компани хоорондын асуудлаа. Энийг зах зээлийнхаа жамаараа ингээд шийдэд явах хэрэгтэй. Засгийн газар хоорондын хэлэлцээр дээр бол ямар ч тийм бүтээгдэхүүний үн, нүүрсний үн янз бүрийн тийм мөнгө төгрөгийн дүн байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол хоёр тусдаа асуудал. Компани хоорондын гэрээг шинжлэх үү, үнэ одоо хэнд ашигтай ямар байдлаар тохирох уу гэдгийг компаниуд хоорондоо цаашдаа хэлэлцээд явах нь бүрэн нээлттэй шүү дээ. Тэгэхээр би энийг бол хэлэлцээд яваад аль талдаа зөв ойлгох хэрэгтэй. Биднээс улс төрийн энэ одоо хэрүүл тэмцэл гадаад харилцаанд огт нөлөөлж болохгүй. Тийм учраас энийг бид нэр татаж ирж оруулж ирээд хуршүүдэд эвгүй байдалд ойлгохоор одоо сошиалд намайг одоо юу гэдгийг шүүмжлэх гэж байна гэж улс хоорондын асуудал болгож ярьж ерөөсө болохгүй. Энэ шал тусдаа асуудал. Хамгийн улс төрчиж болдгоо салбар бол гадаад харилцаа. Тэр дундаа гадаад харилцааны сайд хэдийгээр улс төрч үү, хэдийгээр Монгол Ардын намын гишүүн жигсэн энэ улс орны хувь заяа тусгаар тогтнол аюулгүй байдлыг энэ улс төр дипломатын аргаараа хангах энэ одоо чиг баримжаагаа маш сайн барьж явах хэрэгтэй. Тэр утгаараа айлч улстай бид нар муудаж дайсахж болохгүй. Хоёрдугаарт хэлсэн амдаа ярьсандаа байх хэрэгтэй. Гэрээ хэлцээлүүдийг байгуулахад хуулийн одоо болгоомжтой мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Айлын одоо хууль дүрмийг бас хүндэтгэх хэрэгтэй. Тэр утгаараа урд туршдаа бид нар маш хүндэтгэлтэй энэ гэрээ хэлцээрт нь бол албан ёсоор оролцоо хийсэн. Аж ахуйн нэгж хоорондын гэрээ хэлцээрт бол оролцогч ёс багхгүй. Би тэр үнийн дүнг хэнд ашигтай ямар үнээр байгуулсан байгааг мэдэхгүй байна. Тийм учраас би одоо энийг зүгээр ингээд сонсгол хийгээ сонсын мэдээллийг нь авъя гэж яхад нь одоо яагаад дэмжихгүй гэж энийг чи олон хүмүүс мэдэх хэрэгтэй. Их хурлын гишүүд энийг асуух хэрэгтэй. Дээрэс нь энэ яагаад асуудал болов гэдгийг хүний өөрийнхөө улс төрчид нь ойлгож мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэр утгаар нь би тухайн үед одоо энэ сонсголыг хийх нь зөв үн тарифыг компани хоорондын үн тарифыг ярина гэдэг ойлголтоор дэмжсэн. Тэрнээс бол би энэ гэрээ одоо харьбины хэлэлцээр гэдэг засгийн газар хоорондын хэлэлцээрийг цуцлана гэдэг ойлголт огт биш. Би тэгж ерөөсөө үлдээж аваагүй. Энэ хэлэлцээрийг цуцалж болохгүй. Энэ хэлэлцээр өөрөө манай улсад илүү ашигтай. Бид нар энэ хоёр талтайгаа улс хоорондын хэлэлцээр байгуулах чинь тийм амар явдал бас биш. Олон жилийн хөдөлмөр, олон жилийн хичээл зүтгэл, харилцан яриа энэ дээр бол үнэхээр одоо сайн хэлэлцээрийг байгуулсан. Тэр дагалж байгаа гэрээний үнийг тохирох асуудал бол тусдаа.